Анх 999 клубээс 100 сая төгрөгийн болцоотой тэмцээн зарлж босод тэмцээн дээр шилдэг 16 жилийн тэмцээний голоор Монгол Улсын гай тамирчин Зинбатар одоо яг ингээд би ярьжсэн чи миний микрофоныг аваад шин цагтыг тулаанд дуудсан. Шин цагтыг бол тулааны урилгыг хүлээж авсан. За тэгээд түүний дараа нэг удалгүйгээр хөвлийн баг хурал хийж албан ёсоор тултгаа зарсан. Өнөөдөр одоо ингээд 9 сарын 9-нд болох тулаан одоо тоглогдсон байгаа. 9 сарын 8-нд жингээ үзээд 9 сарын 9-нд Монгол бүхий өргөнд одоо хоёр шилдэг Монголын хоёр шилдэг тулаанчны тулаан үзэлтэй бүхэнд хүрэх болно. Амгийн толгойн 9-ний өдөр өөр бас тамирчид буюу за тамирчдаа бас тамирчид бас үнэн тулаан явагдсан. За тэр тулаанд оролцох тамирчдын би тайзан дээр урьж байна. За тулаанч Баяр сайхан. За хам бокс клубээс за Хэрвэлигээс Сүхбат. За мөн Жапан сайхан бидэг. За мөн Мазада Ширэнбэлигээс Отгон Баяр. За Мазада файтингаас Хишиг Баяр гэсэн тамирчид одоо эдгээр тамирчид мөн бүхэн өргөн дээр 9 сарын 9-нд мөн тулаанд бас заруулж толдгоо. За тэгээд администрийн фэйсбүүкийн нүүмээ та бүгдийн өмнө тулаанд өрн дуудаж өөрөө ихэж өдсөн гэхөө зүгээр байхгүй. Ихтэй өөрөө өдсөн Монгол Улсын гай тамирчин Зинбатарыг урья. За тэгээд яасыг хөддөг юм бэ гэх тэгээд чадвал задороо гэд бас урилгыг хүлээж авсан шин чагтлыг өрья. За тэгээд өмнөх хөвлийн хурал дээр юу яагаад усмас цацалтай байсан бөхөр энэ удаагийн фэйсбүүк дээр чинь ахын усмас авчихсан биш ойлгоорой тий. Олдон би одоо бас гарч бороод юу өгөх вэ? Тэгээд фэйсбүүк одоо тэгээд тэр айхтар юм ширүү юм болдгоо өнөөдөр бити тэгээрээ голдногоо жижигхэн жүжигчнийг тухайлцах гэж бодож шаа дэмий юм. За тэгээд хүрэлцэн хийсэн та бүхэн маш их баярлалаа. За тэгээд 9 сарын 9-нд Монгол бүхэн өргөнд болох ерөнхий мэдээллийг авч та бүхэнд хүргэлээ. За тэгээд ерөнхийдөө тамирчдын сэтгэлдлийг сонсох зүйтэй хаа. Шинжлэх. Дахиад ингэж талаас ухаар юугүй. Тэгээ авточ шинэ ирсэн буцаалжтай баярлаа. Тэгээд дахиад чи нэрээсээ ингэж рингэн дээр яг үзэх гээд бүх юмаа өөрийнхөө доторхыг бэлдсэн байгаа болохоор яг ингээ урдаас нь харахаар бас сонирхол юм байна. Миний хувьд бол тулааны хүлээж авсан би авахтаа мэдээч Монголын тулааны спорт бол дээрээс нь өөрсдийн гэсэн өнцгөөрөө өөрсдийн гэсэн стилээрээ толдож байгаа хоёр тамирчны хувьд мэдээж тулааны спорт мөнгөтэй салшгүй холбоотой. Тийм учраас энэ тулааныг бид нар мөнгөний төлөө өөрсдийгөө бэлдэж энэ хүртэл олон яалтыг одоо үүсгэсэн авч чадсан учраас нэгний үнэлэх зүйтэй гэж үзээд хоёлаа ингэж ийм мөнгөн дээр тоглоё гэж би хэлсэн. Тэгээд ямар ч чин тулааныг би зөвшөөрсөн буцаагаад энэ мөнгөн дээр Зинбатар зөвшөөрсөн. Ямар ч 9 сарын 9-нд миний хувьд бол энэ нөхөртэй өөрийнх нь төрлөөр үзэхэд басах зүйл алга. Гэхдээ энэ хүнээс надад айх зүйл алга. Ямар тач алцитал гэж байна да. За ингээд Зинбатар одоо администрийн өөрөө дуудсан. За энэ дуудсан тулааны дуудалд явсаар байгаа Монголд одоо анх удаа хамгийн өндөр бооцоотой ийм тулаан болж байгаа. За яагаад вэ гэвэл за басгийн хийнэн үзэгчдэд өөрсдийн гэсэн фэнтэй өөрсдийн гэсэн шүтэн бишээ гэж ийм хүмүүстэй уулзраас энэ хоёр одоо тулаанчид бол үнэхээр өндөр бооцоо
тавьж чадж байгаа. Ингээ Монголын хамгийн анхны хамгийн өндөр бооцоо 600 сая төгрөгийн тулаанд өрн дуудсан Цэндбаатар сэтгэлийг сонсъё. За сайн байна уу? Энд хүрэн зогссон та бүхэндээ энэ өдрийн мэнд. За тэгээд за тулааныг бол ерөөсөө догтлж чинь маш их ингээд надад сэтгэл зүй шаарддаг. Одоо хүртэл энэ тайзан дээр гарч ирэхэд надад ерөөсөө ингээд надад нэг юм омшил байдаг. Ийм ерөөсөө хинтэж хамаагүй яг иргэн дээр бүр ингээд байгаа юм шиг яг энэ ч бас яг тийм байна. Яг одоо зүгээр яг ийм нэг яг хүн ингээд зодлохын өмнө нэг юм чичгэлт байдаг, хон шар байдаг нэг тийм байгаад байна. Гэхдээ яг иргэн дээр гартлаа би бас ингээд энийг бас маш их дарж байна. Тэгээд тэгэхэд бол зодлохдоо бол миний энэ бол ерөөсөө иргэндээ гараад алсан баал шиг урд талтыг хаймаар байдаг. Тэгээд 9 сарын 9-нд би шиж ахтын урд талтмаар байна. Би Монголын ард түмэнд зодлох хэсмээс одмоор байна. Угаасаа. Тэгээд яараа хөтэ 6 хоногийн дараа тэгээд зодлох байлгүй дээ. Одоо 6 хоногой 50 байж байгаа тэгээд одоо иргэн дээр үзэн. За ингээд энэ бол бас сонирхолтой. За манай Монголын за тулааны спортууд маш сайн хөгжиж за одоо дэлхийд бас өндөр зэрэглэлээр чансаагаар одоо сайхан тамирчид гарч ирж байгаа. За тэр дотроос энэ одоо тулааны спортуудыг залуучуудад өрн дуудаж за мөн зөв чиглэлээр явж за ингээд мэрэгжлийн өндөр ёс зүйтэй энэ шудраг сайхан ирчүүдийн тулаан болно гэдэг нь эргэлзэхгүй. Тэгэхээр нэг юм хэлчихье. Сайн нэг урт тагсдмаар энэ би задмаар байл гэдэг байгаа. Тэгээд өмнө нь бол тэр нэг үзчихсэн. Наав шалхээ задаж чадаагүй шүү дээ. Тэгээд одоо харчтай ямар тач би бол нэг юмыг би бол яг амжилтын төлөө тулж байгаа тулаанч. Цэндбаатарын хувьд бол мөнгөний төлөө тулж байгаа тулаанч юм шиг үлээ. Тэгээд яг уу надад амжилтны эрэхтэй Цэндбаатарыг хожих надад хэрэгтэй байна. Чанд мөнгөний эрэхтэй баг. Тэгээд яг уу сайн ингээд орилжилээ ингээд би тэгмээр би зүгээр зодмоор энд ард түмний үг хин заагаад өгсөн. Ард түмний нүдэн дээр хин заагаад өгсөн. Тэгээд ямар тач би сая хэллээ. Энэ хүний саяны эмоц нь нэвтрүүлэг болохонд орохдоо нулимсны ойрхон байт юм байлгүй. Байнга л үйж явах юм, байнга л ингэж явах юм. Дахиад ингээд ойлгохгүй болохоор хүнлүү дандаа өнгөрч явах юм, орилж явах юм. Тэгээд 9 сарын 9-нд нөхөр минь уулзлаа. За ингээд Монголын хамгийн өндөр бооцоотой бол хамгийн анхны хамгийн өндөр бооцоотой тулаан бол 9 сарын 9 бүхий өргөнд болох тулаан дээр за би нэг дэмждэг өөрөөсөө дэмждэг тулаанчдыг дэмжиж үзэгч та бүхний хүрэлцэн эрхийг өржөө нэгэд албаны сор хоёр тулаанчдаа face off. Дөрөлтөө юм өсч байна. тамирчидаа дүүрэлдээ бас амжилт хүсье. 9 сарын 9-нд ингээ Монголын хоёр сэлдэг тулаанчны тоглолтын дээр тулаан дээр та хүнтэйгээ дахин уулзъя. Хүрэлцэн хийсэн та бүхэнд баярлалаа. Бидэнтэй та бүхэнд хүмүүс баярлалаа. Бүгдээрээ баярлалаа. Намайг тэр өдөр Японоос одоо тусдаа шүүгч ирж одоо бас энэ хоёр тамирчны тулаанчны маань тулааны тэр өдөр шүүн. За ер нь бол энэ өдөр болох хоёр тулаанчдын энэ тэмцээн энэ тулаан болоод бус тулаануудаас илүү сонирхолтой, үзүүштэй, өвөрмөц зүйлтэй. За тийм өдөр болж өнгөрнөө 9 сарын 9-нд уулзцай хүртэл та бүхэнд баярлалаа. Тэгэхээр одоо харин тэр өдрийн тулалдах үлдсэн тамирчдын фейс оффыг фейс офф болж байна. За. Сухот. За хэрвээ сухот за баяр сайхан
Дараачийн хоёр тамирчныг өрөө. Фэс оф төвчээр. Дараачийн хоёр тулаанч. Сайхан бидэг. Гой. Хишиг хоёр. Сайхан бидэг хишиг хоёр. За бүдүү. За нөгөөх нь ишиг хоёроо манай Вазада файтингаас гач төрөөдөө тавхан өмнө тулалдана. Хоёрдоо тэгээд 9 сарын 9-нд Монгол бүхэн өргөнд оруулсан. Хагнаас дулаан дээр үлдээ.